За үйл хөдлөх хөрөнгийн бизнес зөвлөгөө хэрхэн бичих вэ гэдэг талаар зөвлөгөө өгье. За ер нь бол санхүүгийн зохицуулах хороонд за үйл хөдлөх хөрөнгө ашиглахын тулд заавал эрх авдаг. За үүний тулд бизнес төлөвлөгөө шаардлагатай байдаг. За бизнес төлөвлөгөө бол яг л одоо бүрдлэх хэсгийн дагуу за танай компани яг ямар үйл ажиллагаа хийдгийг, за энэ хүртэл яг ямар түүхтэй, за ер нь яагаад заавал үйл хөдлөх рүү орох гээд байгаа вэ гэдэг одоо төслийнхөө үндслийг бол заавал бичих хэрэгтэй. За магадгүй одоо танай компани энэ чиглэлээр эсвэл төслийн удирдагч маань одоо энэ чиглэлээр туршлагатай бол тэрийг бас бичнэ гэсэн. За дараагийнх нь бичих зүйл бол зах зээлийн судалгаа байгаа. За зах зээлийн судалгаан дээр тухайн орон нутагт хичнээн үйл хөдлөх хөрөнгө зуучил байна. За жилдээ одоо хичнээн төрний борлуулалтын орлого хичнээн одоо үйл хөдлөх зуучлалын за хэрвээ танайхын зах зээл рүү орлоо гэж бодоход нийт зах зээл яг хэдэн хувийг эзлэх вэ гэдэг бол маш чухал. За ингээд зах зээлийн хувьд бас ямар үнээр ямар бүтээгдэхүүнээр ямар үйлчилгээгээр бусдаас яг ямар ялгаатайгаар оролцож байгаа вэ гэдэг одоо ялгамж зүйлээ маркетинг дээр бас сайн бичих хэрэгтэй. За мөн одоо хүний нөөцөл бол маш чухал. За хүний нөөцийн хувьд одоо хэдэн хүн ажиллахын за тухайн үйл хөдлөх ажилласнаар хэдэн хүн одоо ажлын байраар хангагдахын за санхүүгийн хувьд одоо ямар орлого зардал үр ашигтай байхын за энэ одоо нийгмийн эдийн засагт одоо бас ямар ач холбогдолтой вэ гэдэг талаар одоо бичнэ. Тэгэхээр энэ бизнес төлөвлөгөөний бүх бүрдэл хэсгүүд орж байж одоо та хэрхэн авна гэсэн үг. За ингэж амжилт хүсье.